Та ногоон цаг уур амьсгал төрийн бус байгууллагын бэлтгэсэн хэмжээний дараа подкастын экспертийн өнцөг болон сонсож байна. Энэхүү бүтээлийг Германы холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яамны захиучлаар Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмдээ хэрэгжүүлж буй уур амьсгалын өөрчлөлийн тухай хуулийн төслийг боловсруулахад дэмжлэг үзүүлэхийн төслийн хүрээнд бүтээг. Үүнд тусгацсан агуулга нь зөвхөн 40 экспертийн хариуцлага бөгөөд Германы холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яам, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, ногоон цаг уур амьсгал төрийн бус байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болно. За сайн байцгаана уу? Хүлэмжийн дараа подкастын экспертийн өнцөг болонгийн ээлж зочин эксперт оролцоход бэлэн болсон байна. Энэ удаад барилгын эрчим хүчний үр ашигын эксперт Илхэм Төвшинхүү оролцож байна. Танд эхний асуултыг тавья. Өөрийгөө товч танилцуулна уу? Та ямар ажил хийдэг вэ? Таны хийдэг ажил уур амьсгалын өөрчлөлтөд яаж холбогддог вэ? Тэгээ таны зөвлөх вэ? Сайн байцгаана уу? Намайг Төвшинхүү гэдэг. За би мэргэжлийн хувьд одоо дулаан хангамжийн инженер. За ерөнхийдөө энэ салбарт нэлээд олон жил ажиллаж байгаа. За барилгын эрчим хүчний зөвлөх гэж одоо Германы албан ёсны сертификаттай 11 оноос хойш одоо барилгын эрчим хүчний зөвлөхөөр ажиллаж байгаа. За дараа нь 2021 оноос хойш дахиад нөгөө зөвлөхийнхээ одоо шууд гүнзгийрүүлээд орон сууцны бус барилгын эрчим хүчний үр ашигын эксперт гэдэг юусе Германы эрчим хүчний агентлагаас баталдаг. Одоо чинь үндсэндээ Германд бол эрчим хүчний хэмнэлттэй үр ашигыг сайжруулсан үйл ажиллагаанд төрөөс нь санхүү дэмжлэг үзүүлдэг. Энэ дэмжлэгэнд одоо нотлогоо баталгаа гаргаж өгөх эрчим хүчний үнэлгээ хийх, за эрчим хүчний хэрэглээний холбоотой гэрчилгээ паспорт гаргах энэ эрх бүхөө одоо хүмүүсийг сургадаг энэ хөтөлбөрт сууж хамрагдсан. За сүүлийн бараг 20 гаруй жил одоо GIZ гэж энэ байгууллагт ерөнхийдөө эрчим хүчний холбогдлолтой бүх л одоо төсөл хөтөлбөрүүдэд оролцож, ялангуяа барилгын эрчим хүчний үр ашгийг дэвшүүлэх чиглэлээр маш олон одоо төслүүдийг хэрэгжүүлсэн. За GIZ гэдэг энэ байгууллага одоо чинь тэр миний ажил энэ уур амьсгалын өөрчлөлтөд яаж холбоотой юм бэ гэхээр одоо яг хийж байгаа манай энэ төсөл бол яг ийм зориулттай санхүүжилт бүхий төслийг хэрэгжүүлж байгаа. Европын одоо хүлэмжийн ялгарлыг бууруулах үйл ажиллагааг дэмждэг Mitigation Action Facility гэж байгууллага байдаг. Тэр байгууллагын захиалгаар гэх юм уу одоо тэр байгууллагын санхүүжилтээр өнөөдөр бид нар угсармал орон сууцны дулаалгыг сайжруулах, тэр угсармал орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, за ингэх хэлбэрээр эрчим хүчийг хэмнэж цаашлаад хүлэмжийн бууралтыг бий болгох. За ингэснээр мөн дахиад цаашлаа нөгөө улс орны үндэсний тодорхойлсон хувь нэмэрт оруулсан хувь нэмрээ одоо зорилтонд хүрэхэд дэмжлэг үзүүлэх ийм ажил хийж байгаа учраас бид бүхэн нөгөө донор талдаа ялгаа байхгүй адилхан хүлэмжийн ялгарлаа нодолж баталгаажуулж одоо үлээс үүргээ биелүүлэх ёстой байдаг. Тэр утгаараа бол би энэ тал дээр нэлээд тийм одоо тулж ажиллагаа гэж хэлж байна. Өөрийгөө танилцуулсан танд маш их баярлалаа. Танд дараагийн асуултыг тавья. Дараагийн асуулт бол таны ажиллах салбарт уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хамгийн тулгамдж буй асуудлууд юу вэ? Миний ажилладаг салбарт уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой тулгамдж байгаа асуудлууд бол мэдээж нэлээд олон асуудлууд байна. За хамгийн гол асуудал бол энэ талын ойлголт биднэрт ерөөсөй төдийлөн сайн байхгүй байна. Тэгэхээр энэ зөвхөн энэ салбарын ч гэлтгүй нийт одоо Монголын бүх шатны бүх төвшөнд одоо энэ уур амьсгалын өөрчлөлт хүлэмжийн ялгарл дэлхийн дулаарл за тэрнтэй хэрхэн тэмцэх талаар боломж олцсон талаар ерөнхийдөө хандлага өөрчлөлт тэр ойлголтыг их сайжруулах шаардлага хэрэгтэй байна л да. Одоо чинь юу гэдгийг эрчим хүчний үр ашиг гэдэг ойлголтыг маш зөв ухамсарлах хэрэгтэй байгаа юм. Миний харж байгаагаар. Одоо би өөрөөр хэлбэл яг энэ тал дээр 20 хэдэн жил үндсэндээ л бараг зөвхөн энэ чиглэлээс сэдв ярьж төсөл хэрэгжүүлж явсан. Эндээс юу хараад байгаа гэхээр ерөнхийдөө энэ ойлголт хандлага өөрчлөлт гэдэг бол өөрөө маш их удаан хугацаа авдаг юм байна, цаг авдаг юм байна. Тэгэхээр одоо би бараг сүүлийн 20 жил ерөнхийдөө нийгэмд өөрчлөгдөж байгаа өөрчлөлтүүдийн тодорхой хэмжээгээр явагдаж байгаа ч гэсэн маш их удаан байна. Одоо хамгийн энгийн нэг жишээ хэлэхдээ бид нар эрчим хүчний үр ашиг гэдэг ойлголтыг одоо чи барилгын салбар дээр яаж буулгах ёстой вэ гэхлээрээс 1 метр квадрат тухайн тэр барилгын халааж байгаа эзлэгүн ч юм халааж байгаа талбай ч юм уу харгалзах энергийн хэмжээгээ тодорхойлдог.
Энийг одоо олон улсын юм дээр бол одоо Energy Performance Indicator гэж нэрлэдэг байдаг. Монголоор бол одоо эрчим хүчний хэрэглээний хэрэгцээний ихтгэл зүйр гэсэн энэ ойлголт байдаг. Энийг энгийнээр тайлбарлавал одоо монголчууд бид нар хүнжөө машиныхаа эрчим хүчний одоо бензиний хэрэглээ аягүй сайн мэддэг. Минийх 100 тэдэн километр тэдэн литрийг хэрэглэж гин, чиний хэр хэрэглэж гин гих маягаар одоо баг өөр хоорондоо ярилцах, хэрхэн бууруулах талаар ярилцдаг. Харамсалтай нь барилгын салбарт дахиад яг энэ ойлголт ерөөсөй байдгүй. Барьж байгаа, худалдаж авж байгаа, амьдарч байгаа орон сууцныхаа 1 м квадрат тутамд хэрэглэж байгаа энергийн талын ойлголт үндсэндээ манад байдаг. Тэрээс яг зүгээр монголчууд юу ярьдаг вэ гэхээр манай нэг тэдэн киловаттын зуухтай, тэдэн киловаттын халаалтын чадaltaй гэдгийг үг ярихаас биш яг хэрэглээтэй холбоотой магадгүй цаашлаад энэ хүлэмжийн ялгартай уялдуулаад тайлбарлаж болохоос ийм ихтгэл зүйр манайханд хэвшээгүй байна. За ерөнхийдөө манай энэ төслийн үйл ажиллагааны хүрээнд бол энэ чиглэлээр маш өргөөрөөд ажлуудыг хийж байгаа. Эрчим хүчний аудиторуудыг бэлтгэх, эхний сургалт хөтөлбөрүүдийг боловсруулсан. За эхний эрчим хүчний үр ашигтай барилгуудыг санхүүжүүлэх, санхүүгийн татаас олгох энэ чиглэлээр бас бид нар эхний загвар хэлбэрээр одоо 2-3 жилийн өмнө банкуудын холбоотой хамтарч хэрэгжүүлсэн. За энэ нь яг ямар үр дүнтэй юм болсон гэхлээрээс үндсэндээ монголчуудад барилгын дулаан хамгаалтын норм гэдэг одоо бүхэл бүтэн норм байдаг. Тэр нормыг яг дагаж мөрдөх ёстой. Харамсалтай тэр норм ерөөсөө амьдралд хэрэгжидэггүй. Тэгэхээр бид нар бол одоо ямар зорилго тавьсан гэхлээр за энэ нормыг хэрэгжүүл сурыг. Нормоо биелүүлэх нь бол одоо монгол хүмүүсийн Монголын одоо барилгын салбарт орж байгаа бүх хүмүүсийн үүргээ биелүүлсэний төлөө татаас авна гэсэн ойлголт байж болохгүй. Тийм учраас энэ үүргийг тодорхой хувь хэмжээгээр цааш нь давуулан биелүүлье. За нормын залтаас 20 ба түүнээс цааш хуваар эрчим хүчний хэмнэлт бий болгосон барилгуудад манай төслөөс одоо тодорхой татаасыг өгч байсан. За тодорхой одоо мэдээ төсөл юм чинь тодорхой хугацаатай тодорхой санхүүжилттэй ингээд дууссан. Яг зөв бидний төлөвлөжсэн санхүү мөнгө бүрэн хэмжээгээр гараагүй ч гэсэн тэр хандлага нь бий болоод үлдсэн. Өнөөдөр одоо банкуд ногоон зээл, ногоон санхүүжилт гэдэг байгаа юм үндсэндээ яг манай тэр нэвтрүүлж ирсэн арга аргачлаар тэр шалгуураар тэр зарчмаар үндсэндээ олгоод эхэлсэн. Тэгэхээр бидний одоо нэг том амжилт бол үндсэндээ тэнд байгаа бах. Энэ нь одоо яг л адилхан нөгөө миний түрүүний хэлээд байгаа 1 м квадратад танай барилга хэдийг халаах ёстой. Одоо хэдээр халааж гин гэдгээрээ харьцуулаад тэр хэмжээний хэмнэлтийг бий болгож гин гэдгийг тодорхойлдог. За ингээд өнөөдөр бол одоо энэ бол нэлээд тийм банкны салбар та ялангуяа одоо жижиг амны орон сууцнуудаар бол маш сайн нэвтрээд явж байгаа. Тэгэхээр эхний ээлжинд энд ойлголтын асуудал маш чухал байна гэсэн үг. Энийг ойлгохын тулд барилга барьж байгаа компаниуд, барилгын зураг зурж байгаа зураг төслийн байгууллагууд, бариулж байгаа захиалагч, за барилгыг санхүүжүүлж байгаа банк бүгд яг нэг ойлголттой байх хэрэгтэй байдаг. Нэг хэлээр яриад, нэг хэмжүүрээр хэмжээд ингэж явах энэ ойлголтуудыг ерөнхийдөө тухайн үед бид нар бол нэлээд өргөөрөөдгөө сургалт судалгаа хийх, танилцуулах ингэж явж байгаа бол үндсэндээ бид нар энийг нэлээд сайн төвшөнд авчирсан. Одоо энэ бол ингээд цаашдаа ер нь тогтсон хэм маяг болоод ингээд явах боломжтой болоод байна гэсэн. За дараагийн нэг асуудал бол одоо энэ салбарт гэх юм уу бараг улс орны хэмжээнд гэх юм уу салбар дамс асуудал ярил салбар хоорондоо уялдаа их таарах байдаг. Ер нь хүлэмжийн ялгарл эрчим хүчний үр ашиг гэдэг ойлголтыг одоо чинь манайх шиг энэ хуучин социалист системийн тогтолцоотой энэ улсуудад бол нэлээд тийм төвөгтэй ойлголт болчиход байгаа юм л да. Нэгдүгээр одоо чинь за би барилгын салбарыг ингээ харахад барилгын салбар бол үндсэндээ эрчим хүчний хамгийн том хэрэглэгч. Дулааны эрчим хүчний бол үндсэндээ бараг 100% хэрэгжилж байгаа. Барилга дулаацуулахад л хвчлээ хэрэгжилж байгаа. Цахилгаан эрчим хүчний нэлээд том нөлөө бүхий хувь хэмжээг хэрэгжилж байгаа. Тэгэхээр сэргээгдэх эрчим хүч биш эрчим хүчний салбарын нийлүүлж байгаа энергийг хэрэгжилж байгаа хэрэглэгч гэсэн. Эрчим хүчний одоо хүлэмжийн ялгарл гэдэг тэр ойлголт ерөнхийдөө ямар энерги хэрэгжилж байна тэр энергит харгалзах хүлэмжийн илтгэл зүг буюу нөгөө emission factor гэдэг ойлголт энэ хоёрын үржигрээр л тэр хүлэмжийн хувь хэмжээ тодорхойлогддог.
Тэгэхээр энэ салбар хоорондын ийм бие даасан байдал нь эрчим хүчний салбарын үйлдвэрлэсэн энергийг барилгын салбар хэрэгжилж байгаа учраас тэр emission factor гэдэгт бол нөлөөлөх ямар ч боломжгүй татаачдаг. Хэрэгжилж байгаа энерги бол барилгын салбар буулгах боломжтой гэдэг. Энэ нь бол мэдээж хэрэг зураг төслөөс эхлээд төлөвлөлтийн асуудлууд, гүйцэтгэлийн чанар, дахиад цаашаа ярил одоо эцсийн хэрэглээний маягтай холбоотойгоор ерөнхийдөө бууруулах энэ боломж нь тэндээ байдаг. Тэгэхээр одоо юу гэдгийг эрчим хүчний салбараас энерги авчаад тэгээд тэнд байж байгаа одоо emission factor-аар өөрийнхөө хэрэгжилж байгаа энерги үржүүлэх асар өндөр ялгаруул гараад байдаг. Харамсалтай манай сонголт байдгүй. Ерөөсөө одоо төвлөрсөн нэг системээс цахилгаан авж гин. Улаанбаатар хот гэхэд бол төвлөрсөн нэг дулаан хангамж асар том сүлжээнээс дулаан авж гин. Энэ дээр энэ салбаруудаар ч гэсэн дахиад нөгөө emission factor гэж яриад байгаа тэр хамгийн гол одоо тэр хэмжигдэхүүн тодорхой ус. Ойлгомжгүй гэдэг. Ерөнхийдөө эрчим хүчний зохицуулахаар энэ эрчим хүчний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагуудад бол ерөнхийдөө тэр тусгай зөвшөөрлөг өгөөд эрчим хүч үйлдвэрлэх эрхийг өгдөг л дээ. Тэгэхээр уг нь бол одоо тэндээс шаардаад тэр үйлдвэрлэж байгаа нэг бүтээгдэхүүнд харгалзах эрчим хүч одоо харгалзах хүлэмжийн ялгарл буюу тэр CO2 шилжүүлсэн эквивалент утгыг одоо тодорхойлдог болгох. Энэгээрээ компаниуд дахиад өөр хоорондоо өрсөлддөг болох. Тэрүүгээрээ эрхээ сунгуулах гол шалгуур хэмжүүр болдог. Магадгүй тэгээд цаашдаа одоохондоо бид нарт тийм боломж алгатай хад цаашдаа хэрэглэгч бас энэ өнцгөөс нь сонголтоо хийдэг болвол бид нар харьцангуй том алхаж байна гэсэн үг. Мэдээж энэ том алхалт бол биднэрт нэлээд хол байна одоохондоо. Одоохондоо бид нар асар ойлголтын хоцрогдолтой явж байна. Би зүгээр нэг жишээ дурдахад үндэсний тодорхойлсон хувь нэмрийн нөгөө баримтж байгаа шүү дээ 2. Тэн дээр барилгын салбар 2 үйл ажиллагаа төлөвлөсөн байдаг байсан. 830 мянган тонн хүлэмжийг буруулнаа гэд ердөө 2 үйл ажиллагаа төлөвлөсөн. Нэг нь нүүрсээр солиод 599 мянган тонн CO2-ыг буулгана гэж бичсэн байсан. Тийм маш утсан. Нүүрсээ солиод хүлэмжийг буурдгуу гэдгийг энэ дэлхий бараг манайхнаас уусан дор бүгдээрээ харамсалтай нь мэдж байгаа. Тэгэхээр ингэж буруу эндээс л одоо ерөнхийдөө бид нар ойлгоод асар хол байна гэсэн их хоцрогдсон байгаа юм байна гэсэн дүгнэлтийг би хийх гэдэг нь л да. Ер нь хүлэмжийн хийн гол төлөөлөл болоод байгаа CO2 гэдэг чинь ер нь тэр нүүрсэн дотор агуулгадж байгаа нүүрсдөгчийн хэмжээл агаартай оруулж орж байгаа шүү дээ. Тэгэхээр нүүрсээ солиод тийм амар том хэмжээтэй одоо юу гэдэг барилгын салбар тухайн үед 830 мянган тонныг буулганаа гэсэн ийм амлалттай байсан. Тэрнийх бараг 70 гаруй хувийн ердөөс ийм арга хэмжээгээр бууруулна гэсэн ийм ярьдаг байсан. Харамсалтай нь бол ямар ч боломжгүй. Бараг боломжгүй гэхээсээ илүү энэ хүмүүс ямар ойлгомжтой асуудаг гэж хаасайг ойлгохоор ийм асуудал болж хуурсан. Нөгөөх арга хэмжээ нь бол маш ойлгомжтой арга хэмжээ байсан. Хуучин системийн үед баригдсан ямар ч дулаадаггүй угсрал орон сууцнуудыг дулааднаа. Энэгээр эрчим хүчийг хэмнэн мэдээж эрчим хүч хэмнэгдэхээ цаана хүлэмжээ буурна гэдэг нь бол ойлгомжтой. Манай төвлөрсөн халаалтын системд холбогддог тэр тэндээс ижигддэг дулаан хангамж авдаг энэ бүх угсрал орон сууцыг дулаадахад бол үндсэндээ бараг 230 мянган тонн хүлэмжийг бууруулах юм байна гэсэн ийм арга хэмжээтэй байсан. Мэдээж энэ маш сайн ойлгомжтой хинт чиг хараад энэ бол боломжтой хөлбөр энэ шанс байна гэдэг нь бол баг ихний өгүүлбэрээс ойлгож байгаа учраас энд ийм арга хэмжээг санхүүжүүлэгч амархан олддог. Энэ ч утгаараа манай төсөл яг энэ арга хэмжээгээр тэр Европын mitigation action facility-гаас 18 сая еврогийн санхүүжилтийг босгож хажуугаас нь дахиад барилга туугалтын яам мөн нийслэлийн засварын даван газар хамтран санхүүжүүлээд үндсэндээ энэ төсөл одоо хэрэгжиж явж байна. Тэгэхээр энэ ойлголтыг маш зөв хийгээд үйл ажиллагаагаа зөв төлөвлөвөл бид нар санхүүжилт тусах маш том шанс, маш том боломж байдгиймаа гэдгийг юус энэгээр давхар хэлмээр санагдаад байна.
За дараагийн нэг том проблем юм уу одоо асуудал гэвэл манай дата мэдээлэл гэдэг ойлголт төрөөсөө байна. Үндсэндээ байна. Энэ төслийн бичиг баримтыг боловсруулахад зүгээр онлын юм хийсвэр тооцоонуудыг айгүй өөдрөгөр ингээд тооцоод сан тургуулждаг. Асар хэмжээний хөлөмжийг буургахаар ингээд өгдөг. За яг бодит амьдрал дээр буцаагаад датанууд шүүгээд ирэхээр яг тэр амлалтандаа хүрэхгүй болох хөлбөрүүд их гарч ирдэг. Тийм учраас ер нь бол энэ хэрэглээтэй холбогдсон дата мэдээллийг манайхан маш сайн цуглуулдаг. Ялангуяа маш ойрхон давтамжтай, маш зөв дата, зөв цаг үед нь зөв давтамжаар хадгалах, цуглуулах энэ асуудал дээр бас нэг зайлшгүй ач холбогдлогч анхаарахгүй бид нар яг энэ бол их зорилттой. За тэгэхээр мэдээж хэрэг энэ дата мэдээлэл цуглуулах. За манай дээр бол янз бүрийн дата мэдээллүүд бол энэ тэнд байдаг. Тэгвэл хэрэглээтэй холбогдсон дата мэдээллүүд бол харьцангуй бага. Ерөнхийдөө нэг аюулгүй ажиллагаа найдвартай байдлыг хангах зорилготой гормын шин чанартай датанууд байдаг. Одоо чинь за яг зүгээр дулааны асуудал ярьлаа гэхэд нэг температуруудынх нь дата цуглуулсан байх жишээний даралтын датач гэдэг юм уу. За яг тэр хэрэглээтэй холбоотой өнөөдрийн бид яриад байгаа хүлэмжийн асуудалтай тэрийг тодорхойлоход гол хэмжигдэх юм бол тэр датанууд маш их хүчит дутагдaltaй гарч идэг юм аа. Тэгэхээр цаашдаа бол бид маш хэмжээний датаг маш зөв форматаар нь цуглуулах хэрэгтэй байлээ гэсэн санааг бас хэлмээр байна. За тэгэл энэ дата сайн цуглараад ирэхлээрээс юм их тодорхой болж эхэлдэг л да. Одоо чинь би өөрийнхөө төсөл дээр л ингэ жишээ харахад бол одоо угсан боловсролын сууцнуудын тэр бид нар сүүлийн нэг жил 300-аад дулааны тоолоор тавиад тэр угсан боловсролын сууц нь яг бодтой хэрэгжилж байгаа хэрэглээг бүртгэж эхэлсэн. Энэ бүртгэлийн үр дүнд л ихэд буцаал бид нар нөгөө анх амлаж байсан юм уу тооцоо гаргаж байсан онлын тооцож байсан тэр тоон үзүүлэлтээс дахиад л хүрэхгүй ах магадлал маш өндөр болж эхэлж байгаа. Яг тэгэхээр нөгөө ханган нийлүүлэгч тал маань шаардлагатай тэр энергийг нийлүүлж чадах байсан. Ингээд ирэхлээрээс миний юм одоо бидний хэмнэх гээд байгаа тэр хэмнэлт тэр дутууг нь нөхөх энэ зарчим руу тодорхой үн явуучих гээд байгаа учраас бас л маш нарийн үнэлэлтэд явахгүй бол хэн нэг мөнгө өгч байгаа хүн тэрнийхээ араас бол маш сайн мөрддөг, мөшөгдөг, маш бодиттой тооцоо судалгааг шаарддаг. Тэгэхээр энэ дата цуглуулах энэ үн зөв мэдээллийг цуглуулна гэдэг маш чухал үзүүлэлт байдаг юм байлаа гэдгийг би энд бас нэг хэлчихмээр санагдаад байна. Тэгэхээр ийм гурван асуудлыг би ихний ээлжинд тавьчих. Маш их баярлалаа. Тун дэлгэрэнгүй бас уялдаа холбоотойгоор та асуултуудыг гаргаж ирж байна. Бас зарим тохиолдолд бол шийдлүүдийг давхар бас гаргаад ирж байна. Гэхдээ ерөөхдөө нь таны санийд орсон 3 асуудал байгаа шүү дээ. Ойлголт мэдлийн зөрүү, тэгээд одоо салбар хоорондын уялдаа холбоо, тэгээд дата мэдээллийн бас дутуу байдал гэж байна. Энэ асуудлуудын хувьд хамгийн оновчтой шийдэл нь таны бодлоор юу байна вэ? Таны санийд орсон жишээнүүдээс гадна Мэдээж хэрэг яг эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх. Хүлэмжийн ялгарлыг бууруулах гэдэг ийм асуудал яриад ирэхлээрс манайд одоо хариуцах эзэмгүй болчихдог. Яг хэн хариуцах гэдэг асуудал их хэцүү болж эхэлдэг. Барилгатай ингээ ярихлаар барилгын яам одоо салбарын яам барилгын норм дүрм тухайн тэр барилгын анх баригдах тэр асуудлуудыг хариуцахаас биш цаашдаа хэрэгжилж байгаа хэрэглээтэй холбоотой асуудлуудыг ерөнхийдөө хариуцлаа гэж эхэлдэг. За тэгээ одоо ялангуяа бид нар чинь барилга гэдэг юм чинь эрчим хүчийг хоёр төрлөөр хэрэглэдэг. Үндсэндээ хоёр төрлийн юм уу хоёр чиглэлээр хүлэмжийн ялгаруулдаг гэж ойлгож байна шүү дээ. Барайд дуусны дараа ашиглалттай холбоотой тэр эрчим хүч бол хамгийн том хувийг эзэлдэг. Ялангуяа манайд Улаанбаатар шиг дэлхийн хамгийн хүйтэн нийслэл гэж яриад байгаа шүү дээ. Маш урт өвөлттэй, маш хүйтэн өвөлттэй. Энд бол тэр хэрэглээний эрчим хүчний хэмжээ маш өндөр байдаг. Хуучин системийн үед баригдсан ямар нэг тийм дулаалга байхгүй энэ барилгууд бол одоо чинь тэр energy performance indicator гэж яриад байгаа. Халаатын дулааны 1 м2 ногдох хэмжээ ойролцоогоо 500 кВт. Энэ нь Европт бол ойролцоогоор одоо Германы норм өнөөдрийн норм стандартаар нэг 60-70 кВт. Монгол, Герман хоёр юм уу, Төв Европ, Монгол хоёр цаг уурынхаа хувь
2.5-3 дахин ялгаатай л гэсэн үг. Тэгэхээр тэнд одоо тал байж байгаа юм манайд бол үндсэндээ нэг 250-60 л гэсэн үг шүү дээ. Тэгэхэд бид нар 500 таваад байна гэсэн үг. Тэгэхээр бид нарт энд асар хэмжээний боломж бараг одоо нөөц байна, боломж байна гэдгийг ч бас нэг талаас харах хэрэгтэй байна. За тэгэхээр одоо нэгэнд ийм их боломж нөөц байгаа юм чинь энийг одоо ашиглахын тулд хэн хариуцах вэ гэдэг асуудал маш чухал болдог чинь. Ихэнх төсвийн байгууллагууд тухайн салбар яамаараа дамжиж санхүүжилт хөрөнгө оруулалт авдаг. Тэгэхээр энэ хүлэмжийн хийг бууруулах энэ одоо үндэсний тодорхойлсон хувь нэмэр гэдэг юм уу энэ талаараа дамжуулаад бүх салбарын ямыг тодорхой үүргэжүүлүүлэх зүгээр. Тодорхой төсвийг одоо төсөв дээрээ энэ арга хэмжээнүүдийг юм уу ямар нэг засвар шинжилэл шинээр барьж байгаа арга хэмжээнүүдээр зайлшгүй ийм шалгуурыг оруулж ирэх. Жишээ нь Германд бол одоо ийм дүрмтэй байдаг. Хуучин барилгын фасадны 10-аас 20%-ийг өөрчилсөн тохиолдолд өнөөдрийн шин тавьж байгаа нормын одоо тэр дулаан тэр хамгаалтын нормын шаардлагад хүргэнэ гэдэг. Энэ бол мэдээж хэрэг бидэнд нэлээд хатуу тусгах. Гэхдээ энийг арай бас нэг жаахан зөөллөөд өөрснийхөө нөхцөлд чадамжид нийцүүлээд бас ийм шаардлага тавьж болно. Ингэснээр жил болгон оруулсан хөрөнгө оруулалт тухайн тэр салбарын одоо барилгуудынх нь тэр energy performance indicator гэдэг юмыг бууруулж явал дундаж утгыг хамаагүй 10-ны 100-ны 1000-ны 1-ээс бууруулж явал энэ айгүй том амжилт таа гэсэн. Орон сууц одоо чинь юуны төсвийн байгууллагууд. За төсвийн байгууллагын зэрэгцээ дахиад аж ахуйн нэгж айл өрөх гэж байна. Аж ахуйн нэгжүүд тухайн орон нутгаас ямар нэг зөвшөөрөл аваад үйл ажиллагаа явуулдаг. Тэр зөвшөөрөлтөө нь уялдуулаад дахиад энэ үргийг шагалт хийх мөн санхүү мэдээ дандаа шагалт албадлага байж болохгүй шүү дээ. Санхүүгийн зөвшөөрөм механизм нэвтрүүлэх ийм төрлөөрийн хөлбөрүүдээр үүргэжүүлэх, дэмжих ийм бодлогыг өргөдөг. Айл өргөч гэсэн одоо хороо дүргээр харьяалтай шүү дээ. Орон нутагт. Тэгэхээр орон нутагт нь дамжуулаад одоо шинээр байшин барьж байгаа бол энэ шаардлагыг хангана. Хуучин байшингаа засаж байгаа бол энэ нөхцөлийг хангуулах ёстой ч гэдэг юм уу. Иймэрхүү маягийн маш тодорхой эзэнтэй болгохгүй бол Улаанбаатарын Угсармал орон сууцыг дулаадах асуудлыг яг хэн хариуцах вэ? Яг хэнийг энэ хариуцах юм гэхээр эзэн байдаг чинь. Хотын захиргаа хариуцдаггүй гэхээр ямар нэг байдлаар тийм хариуцдаг зохицуулт байхгүй. Эрчим хүчний салбар ханган нийлүүлэх үүрэгтэй. Барилгын салбар тэр нормын шаардлагын хангахыг л ерөнхийдөө одоо хэрэглээтэй холбоотой тэр юм дээр бол үндсэндээ асуудал маш бага байдаг. За нөгөө талаас дараагийн нэг боломжгүй бол эрчим хүчний үйлдвэрлэгч хэрэглэгч гэдэг юмыг хоёр бусд нь бас сайн хэл хязгаарын тодорхой. Ер нь хэл хязгаар маш тодорхой болох гэдэг бид. Ер нь би өөрөө энэ эрчим хүчний үнэлгээ хийдэг. Хаанаас хаа хөтөл аль хүрээнд хийх юм бэ? Энэний хэл хязгаар хаана дуусгах гэдэг л маш чухал. Тэгэхээр нэг барилга дээр тийм үнэлгээ хийж болно, нэг хороол дээр хийж болно, нэг хотгон дээр хийж болно. Хороогоор нь, багаар нь, сумаар нь гэх мэтлэнгээр ингээд маш тодорхой хэл хязгаарын хүрээнд орж байгаа энерги урсгалаар нь ерөнхийдөө баланслуулж би өөрөөр нь харьцуулах замаар үнэлгээ тооцоо хийдэг. Тэгэхээр энэ хэл хязгаар хариуцлагыг маш сайн тодорхой болгох. За үйлдвэрлэгч нь нөгөө emission factor гэдэг ойлголтыг маш сайн тодорхой илэрхийлдэг. Нөгөө хүмүүс нь тэргээр нь одоо сүүлийн үед нэлээд хэрэгжиж штэ. Эрчим хүчний үнийг чөлөөлнө. Аукционоор одоо ингээд тогтооно. Энэ бол яг мэдээж үний хамгийн ихний ээлжинд харах ёстой өнцөг баг. Хүмүүсийн дараагийн нэг сонгох шалгуур нь хэр цэвэрхэн байна гэдгийг хардаг болвол бид айгүй сайн, айгүй зөв. Одоо монголчууд бүгдээрээ энийг ойлгохгүй биш үү? Маш олон мэддэг, ойлгодог хүн байгаа. Магадгүй үнтэй ч гэсэн би арай ирээдүйгээ одоо цэврийн одоо угаар утаагийн бодоод гээд ингээд сонголт хийхийг үгүйсэхгүй. Гэхдээ тэр бол манай дахиад бас нэлээд удаа. Энэ нэг чухал асуудал байна. Тийм учраас энэ emission factor гэдэг нь маш сайн тодорхойлох хэрэгтэй байна. За тэгээ барилгын салбар бол ерөнхийдөө яг яаж
энэ юугаа тодорхойлох уу гэдгээ нэг сайн бодлогын хувьд тодорхойлж чадахгүй байх шиг байгаа. Тэгэл да одоо чинь яг хамгийн зөв тодорхойлбол барилгын салбар хэрэглэгч. Хэрэглэгч гэдэг утгаараа би 1 м квадратад өнөөдөр манай бүх барилгуудын жигэнсэн дундаж үзвэл 1 м квадратад одоо юу гэдэг нь 600 660 гэх баха зүгээр 350 кВт- цаг энерги хэрэглэж байна. За энэтэй уялдаа дахиад ийм хэмжээний хүлэмжийн ялгараад байна. Энэ үзүүлэлтийг буулгана гэдэг бодлогыг маш сайн баримтлуул их чухал. Тэгэхээр одоо дараагийн нэг чухал асуудал юу гэдгийг хэлээс өнөөдөр манай барилгын салбар тодорхой хэмжээгээр энэ чиглэл дээр ач холбогдлогод нормоо сайжруулж байгаа. Зөвхөн шинэ барилга руу чиглэсэн бодлогоор хөвлөд байдаг. Өнөөдөр бид нар монголчууд бол одоо чинь нийгэмд ногдох хүлэмжийн ялгаар дээр асар өндөр юу. Магадгүй тэр Кувейт, Катар энтертэй харьцуулсныг харьцуултын вебсайтуудаар байж идэг. Бид нар ч бол бидний одоо харьцуулахад дотоодын нийт өтгөн бараг 100 дахин 100 хэд дахин өндөр баян тансаг хэрэглээтэй зарим нь алтан дээр суудсан тэр хүмүүс байгаа шүү дээ. Бид нар тэгэхэд нөгөө модон жорлонтойгоо морин усын хэрнээ асар өндөр хэмжээний хүлэмжийн нэгүнд ногдоод байгаа. Мэдээж өдөө аж ахуйн салбар бол маш чухал нөлөөтэй байдаг. За эрчим хүчний салбар, тэгээ эрчим хүчний салбарын гол хэрэглэгч нь барилга гэдэг зөвчлөрөөс үндсэндээ бид нар эрчим хүчийг маш үр дүнгүй, үр ашиггүй боловч технологиор үйлдвэрлэж байна. За мөн хэрэглэж байгаа хэрэглэгч тал нь үндсэндээ ямар ч тийм ойлголтгүйгээр дэндүү задгаа хэрэглээтэй, дэндүү үргэлгэн үндсэндээ одоо ихэнх орон сууцны барилгууд бол талбайгаараа мөнгө төлж байна. Яг бодит хэрэглээ яг юу байдгийг ч мэдэхгүй байна. Тэгэхээр энэ дээр бол одоо хийх юм маш их байна гэж хэлмээр. За та шийдлийг бас мөн нэлээрэнгөө танилцуулсанд маш их баярлалаа. Ингээд өнөөдрийн маань барилгын эрчим хүчний хэрэглээний салбарын эксперт Төвшөнхүүгийн яриа маань бол дуусчээд танд маш их баярлалаа. Амжилт хүсье. Та Ногоон цаг уурын цал төрийн бас байгууллагын бэлтгэсэн хүлэмжийн дараа подкастын экспертийн өнцөг болон сонсож дуслаа. Энэхүү бүтээлийг Германы холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яамны захиучлаар Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмдээ хэрэгжүүлж буй уур амьсгалын өөрчлөлийн тухай хуулийн төслийг боловсруулахад дэмжлэг үзүүлэхийн төслийн хүрээнд бүтээг. Үүнийг тусгацсан агуулга нь зөвхөн 40 экспертийн хариуцлага бөгөөд Германы холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яам, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Ногоон цаг уурын цал төрийн бас байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болно.